сайн өдөр хэл мэдээллийг ялангуяа одоо энэ сошиал медиаг нэлээд анхааралтай ажиглажсэн. Тэгээ хайгуулын 30 лиценз эзэмшдэг компани нэрсийг гаргацсан байна. Ашиглалтын 30 лиценз эзэмшдэг компаниудын нэрсийг гаргачихсан байна. Хариуцлагатайгаар хэлэхэд энэ 30 битгий хэл одоо 1000 компани жагсаалт гаргахад 1000 компани дотор одоо Хүрлбаатар болон Хүрлбаатарын ах түмэн байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдгэж байна. Төсвийн орлогын нэмэгдүүлэлттэй холбоотой өөр ямар асуулт юм бэ? Тухайлбал түүхийдийн үнийн ханшийн өөрчлөлтийг ямар байдлаар тооцож байна? Хоёрдугаар татвар нэмэлттэй холбоотой асуудал нэмэхгүй. Татвар бол нэмэхгүй. Хөв хэмжээг бол нэмэхгүй гэдэг бол хатуу зарчмын байр суурь бол хэвээр хадгалж орж ирж байгаа гэдгийг би хэлье. За нэг үйлдэлт бол ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хэлээр гарч байгаа одоо тээвэрлэлт үндсэндээ хязгаарлалтанд орсон байж байгаа. Өнөөдөр ч гэсэн одоо тэр эрчим хүч тасалдсан юм одоо ингэж 200 орчим машин гарахаар байна гэж. Тийм учраас одоо хэдийгээр одоо ашигт малтмалын харьцангуй өндөр байгаа гэсэн ч бид нар энэ хэлээр гарах нүүрсний хэмжээ бол олигтой нэмэгдэхгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бол нэлээд гарцсан, хоошоогоо буутсан байж. Тэгээд бидний тооцож байгаагаар бол 18 онд бол өнгөрсөн энэ 17 оныхоо түвшинд хүрэхгүй буунаа. Энэ одоо тээвэрлэл дээр тавигдсан хязгаарлалт бол үргэлжлэх юм байна гэж тооцож үзсэн. Ер нь эдийн засгийн өсөлтийг 4.2 байна гэж үзээд орлогынхад холбогдох өөрчлөлтүүдийг нь нэмж хийсэн байна. Гэхдээ бид нар бас нэг зүйлийн сургамж болон дээр авч байгаа би өөрөө бас одоо эдийн засаг макро эдийн засгийн хувьд бол зөв зөвтэй болгож ирэхээр нэлээд одоо анхаарч ажиллаж хийж байгаа. Урд нь яадаг гэсэн бэх 13, 14, 15 онд бол орлогоо хитвэн дээр тавьчихдаг. Тэгээ орлого нь орж ирдэг. Тэгээд өр үсгдэг тэр хэмжээгээрээ Монгол Улсын засгийн газар өөрийн хэмжээ нэмэгддэг, аржины банкудаас татчаавдаг үнийн хэмжээ ирсэн нэмэгдэж тавьчих. Харин одоо орлогоо бас хэтэрхий доор тавьчихаар их мөнгө ороод ирдэг. Тэгэхээр нэг улсын төсвийн 2.7 их найдын алдагдaltaй мөрчтэй нэг мөнгө байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэм төрүүлээд байгаа учраас үнийг зогсоод ер нь тэгээд төсвөө зөв бодиттой төлөвлөөд орлогоо бодиттой төлөвлөөд зардал бодиттой явах чиглэл юм хатуу зарчмыг бид нар бол барьж одоо баримталж ажилласан. Түрүүн асуусан энэ 2018 оны төсвийн тодтолцооны бас онцлог нь юу гэхээр бид нар энэ 18 онд арилжааны банкудаас өндөр хүүтэй зээлийг алхахаар баг авахаар оруулж ирж байна. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр төр өөр арилжааны банкудаас их хэмжээний зээлийг татчихаар арилжааны банкуд иргэд хувийн хвшилт болгодог зээлэх хэмжээ хомчаад байгаа. Үүнийг дагаад эдийн засаг хүмэгдээд байгаа. Ийм учраас засгийн газар айлхоор энэ өндөр хүүтэйгээр арилжааны банкудаас зээл авахгүй гэсэн энэ бодлогыг хатуу баримтлаж явж байгаа. Дээр нь 18 оны төсвийн бас нэг онцлогийг бид түрүү ярих одоо мартсан байна уучлаарай. Ингээд төсвийн орлогуудыг орон нутгаар аваад үзэхээр хөдөө аймагуудаас төлөгдөж байгаа татрын орлого буураад байна. Хөдөө аймагуудаас төлж байгаа татрын орлого буурж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хөдөө аймагуудад эдийн засгийн идэвхжил буураад царцах тал руугаа явж ийн гэж үзээд бид нар энэ жилээс хөдөө аймаг болгонлон орох хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж өгч байгаа. Өөрсдөө аймаг мэдээ зарцуулдаг хөрөнгө оруулалтыг нэмж өгч байгаа. Одоо нэг ойролцоогоор аймаг үрт 7 тэрбум төгрөг дунджаар шүү. Их бага байгаа. Тэгээ 147 тэрбум төгрөгийг одоо хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтыг одоо хийхээр нэмж байгаа. Ингэвэл энэ цаана жижиг дунд бизнесийнхний тэр нэмэгдүүлэх ажлын байрыг бий болгох нэг эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нэ гэж боддог. Иргэдийн цалин сэдвүүрийг нэмэгдүүлэх боломж гарах уу? Нийгмийн халамжийн бусад зардал дээр ямар өөрчлөлт? За 300 мянган нэлээд шүүмжлэлтэй байдаг. Гэхдээ энэ бол 3 талт хэлцээрийн үр дүн. Тэгэхээр хийгддэг гэдгийг та бүд бас одоо сүүлийн мэдээллүүдээр авч байгаа хаа. Нийгэм хамгаалалт хөтөлмөрийн одоо сайд, боловсролын сайд, эрүүл мэндийн сайд нар ажил олгогчд эзэдийн холбоо үйлдвэрчний ирдэг одоо хэлцээрийг хийсэн. Хэлцээрийг хийгээд өчигдөр орой бас над руу залгаж хэлээд дүнгийн бол товчхон танилцуулсан. За сайд нар өөрсдөө гарч ирээд энэ талаар мэдээлэл хийх байхаа гэж би бодож байна. Сангийн яамны хувьд бол тэр хэлцээтэнд зогцсон зүйлүүдийн санхүүжилтийг олох зорилготой гэдгийг бас дахиад хэлж идэхгүй бол бас 3 талаар хэлцээр 3 талд хэлцээрийн үр дүнгээр хийгдэж байгаа ажлыг бас мушгиж тайлбарлах
тийм асуудлууд бол гараад байгаа учраас би энэ дээр бас залруулах маягаар энэ мэдээллийг өгчөө гэж үзсэн. За тэтгэврийг нэмэхэд зориулагдаад 137 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийж байгаа. За дээр нь сонгуулийн үеэр одоо яригдж байсан одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суусан цалинтай ээж гэдэг хөтөлбөр байгаа. Тэр нь 0-3 хүртэлх насны одоо хүүхдээ харж байгаа ээжүүдэд улирал баха сар болгон 50,000 төгрөг болгохоор 0-18 насны одоо 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон их эцгүүдэд улирлын 240,000 төгрөгийн урамшуул зэрэг асуудлууд суудсан байгаа гэдэг юм байна. Хүүхд болгонд мөнгө олох гэж шүү. За энэ дээр бол ийм байгаа. Олон улсын валютын сантай Монгол улс 2017 оны 4 сард хамтраа хөтөлбөрөөр хэрэгжүүлээд явж байгаа. За энэ хөтөлбөрийн үр дүнд бол Монгол улсын эдийн засгийн байдал одоо эргээр бэлэгдээд бас нааштай олон зүйл ажиглагдаж байгаа та бүгд мэдж байгаа. Олон улсын валютын сантай юу гэж төвшсөн юм бэ гэхээр нийт хүүхдийнхээ 60% хүүхдийн мөнгийг олгоно гэж тохирсон байсан. Одоо бид нар энэ валютын сантайг энэ асуудлаар хэд удаагийн хилцээрийг хийгээд явж байгаа. Би одоо сангийн сайдын ажлыг аваад нэг үлгэрт одоо 5 6 хоног төсөв өргөсөн валютын сантаа одоо хэд удаагийн уулзалтын дараагаар бид нар энэ 60% гэдэг бол одоо хүндхэн байна. Энэ 80 болгол яасан бэ? Яагаад гэвэл тэр 60% гэдэг бол 2014 оны амжиргааны түвшин дээр үндэслээд айл өрхөөр яваад одоо эд хөгжлийн тоолж байгаад тогтоочсон тооштой. 14 оноос хойшоо инфляц хүчтэй явагдсан. 40% таа. Дээр нь төгрөгийн ханшил одоо 1700 800-аас 2500-аад гэж 50 гаруй хувиар унчихсан. Ийм нөхцөл байдал үүссэн байгаа учраас иргэдийн бодит орлого унсан. Ядуурлын хэмжээ 20 байснаа 29.6% болж өссөн байж. Үүнтэй холбоотойгоор 80% гэдэг зүйлийг ярил авах гэсэн олон улсын валютын сан юуныг бол цаашдаа ярилцъя гэд одоо ярилцсан гэд энэ удаагийн төсөвтөр бол хүүхдийн мөнгийг бол 60% оруулж ирж байгаа. Гэхдээ цаашдаа 80% болох хэрэгэлцлүүдийг цааш нь өргөжлүүлээд хийнэ гэж. Төсвийн орлогыг бол нөгөө төсвийн орлого хэсэгт бүртгэдэг. Төсвийн алдагдлыг одоо санхүүжүүлэх гэдэг. Одоо бидний одоо хэлэхээр 6-аас нь санхүүжүүлэхийг хөөсөд оруулж бичдэг. Тэгээ за миний байр суурь бол энэ төрийн өмч хөвжлөх бодлого бол ингээд төсөв дагж орж ирдэг байх ёстой. Төрийн өмчийг хөвжлөх бодлогыг бол улсын хууль гаргаж батлах ёстой. Уг нь бол гардаг байсан л та. Төрийн болон орон нутгийн өмчийг одоо 16-аас 20 онд одоо хөвжлөх үндсэн чиглэлж гаргаад тэн дээрээ суусан ажлуудыг хэрэгжүүлээд олсон орлогоо төсвийнхаа одоо тэр зардлыг санхүүжүүлэхийг хүсэлтэй байдаг. Энэ засгийн газар бүрдээд нэг үйлчлэг 7 гаруй хонжин. Тэгээд өмч хөвжлөлтийг яаж явуулах вэ? Одоо алдагтай ажиллаад байгаа төрийн өмчт өссөн үйлдвэрийн газруудыг ер нь яах вэ? Тэр том төслүүдийг яаж хэрэгжүүлэх вэ? Тэр төмөр замаа урагшаа одоо барьж байгаа алга болсон байгаа төмөр замаа цааш өргөжлүүлээд барих юм уу? Яах юм? Зэрэг энэ олон асуудлуудыг бол энэ засгийн газар дээр бол ярина гэж байгаа. Бодлогыг бол тодорхой гаргаад энийг бол тууштай хэрэгжүүлэх юм аа гэж бодож байна.